Хай, өглөөний цагаа бэлдээ. Монголдо ирч гисэн сайхан амарч байна. Гэтэ яг ингээд бид нарыг ирсний дараа ирсэн өдрөөс эхлээд гадаа халуун болцсон гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яг Бээжингээс халуун авчирсан байгаа биз. Хотлаа. Гэтэ Бээжинд ингээд 30-аас дээшээ градус болвол үнэхээр юм бүхчим за яг ингээд жигнүүр дотор байгаа юм шиг халуунаар халуун уур хий ингээд үлээгээд идэх байхгүй. Тэгээ улам халууцуулаад тэгсэн чинь Монголд бүр шаал өөр цаа хідээр гадаа нар хуурц халуун байгаа ч гэсэн хүйтэн салхи хүү сэвэлзээд тэгээд ингээд оройдоо ч юм уу эсвэл юмны сүүдэрт юм гоё сэрүүхэн тэгэхээр бүр амар гоё. Тэгээд оройдоо бас нэлээ сэрүүхэн болохоор нөгөө хүнжил нөмөрхөө унтахаар өглөө осохоор ингээд хоолой жоохон хүндүр оройд сөөчнө. За гарч найз захын тоглолцсон. Хай. Зам жоохон бөглөрөөтэйснээс найзаагаа жоохон хүлээлгчлээ. Гэтэ яг хуу дараагийн удаа намайг хүлээлгээд хариугаа авчих байх уу гэлөө. Найз маань миний багын 10 жилийн найз маань баггүй юу? Тэгээд ер нь юм багаасаа найзлсан найзууд ингээд дандаа хамт байдгүй ч гэсэн ингээд дандаа хамт байгаад идэв шүү дээ тий. Юу гэдэг ингэж юу ингэсэн үг. Би одоо ингээд 10 жилээ төгсөөд ер нь Монголд байсан хугацаа ингээд айгүй бага байгаа байхгүй юу? Найзынхаа хажуу дандаа хамтдаа ингээд зовлон жаргалаа хуваалцал ингээд байж бас яг чаддгүй юм. Тэгээд тэгсэн хэрнээ ирэхээр бас би биний санаагүй гэдгийг өчигдөрхөө уулзсан юм шиг гэлөө. Нэг тийм дандаа хажууд байгаа юм шиг мэдрүүлж идэв. Тэгээд бит хоёр тийм болохоор ингээд уулзахаараа зодтолцдог байхгүй юу? Хотлаатай би зодтын гэлөө. Хотлаа. Найз охин маань нүүр ам судлал шүдний эмч мэрэгчлээ байхгүй юу? Тэгээд ер нь гэхдээ багаасаа л нэг али наа шүдэн дээр ч юм наалтчиж али шүднээс чинь жоох эвгүй өнөртэй байна удаа. Яг өөрийнхөө дуртай өөртөө таарсан мэрэгчлээ юм шиг надад санагдтiin. Тэгээд гэр бүлэрээ нөхөр хүүхдтэй Монголд ажиллаж амьдэрдээ. Манай найз охин маань ийм зан харан шиг хувьд нэг тийм сайхан сэтгэлтэй зан. Ерөөсөө л яг л сайхан сэтгэлтэй нэг тийм айгүй өрөвчхөн юмыг ингээд зөөлөнд айгүй зөөлөн байгаад идэг. Нэг одоо хүн ялгаж харцдаггүй гэх юм уу? Харин эсэргээрээ юм жоохон юм уруу дорой юм зүйлд ингэж улам илүү энэрэнгүй нэг тгийж ханддаг. Амар хөөрхөн бааз. Би тэр зан чанарт бүр үнэхээр хайртай. Жоохон онцгүй байсан гэвэл хаяа жоохон өглөөд идэх юм аа их ятрахатай. За гэрийн дээр ирлээ. Найз маань маргааш өглөө нөгөө хөдөө явна гэд намайг цэцэрлэг түрээлэн дээр болгоцсон. Энэ гурван маань өнөөдөр нөгөө гол дээр очино сэлнэ гэд тэгсэн чи харин энэ түрээ төрчиж. Энэ гурван маань гол дээр очиод жаал суугаад тэгсэн чи хүү маань шоконд орсон гэсэн. Ер нь хүү маань ингээ багаасаа Бээжинд бит хоёр аваа явцсан шүү дээ. Тэгээд ингээд сайхан хатан туулынхаа усанд яг голд ингэж ороогүй байгаа байхгүй юу? Дандаа л гол усанд орно гэхлээр нэг юм тогтмол юм бассейнд тэгээд яг байгалийн гол нурч юрээс орж үзег байхгүй. Тэгээд ингээд голд ороод амар гоё хийсэн гэсэн. За гэртээ очиж хүүгээ онтуулчаад эргэж гарч ирээ. Нөхөртэй хоёр гарч хөл бөмбөг үзье. Өнөөдөр Испани, Франц үлээ. За тэр ямар нэг хоёр баг тоглоно гэсэн. Гэтэ би угаасаа хөл бөмбөг нэг сонирхдаггүй. Тэгээд бас нэгсэн ойлгохдаггүй. Тэгээд нөхөртэй шодж байгаа аль нэг багийн дэмжичдэг. Гэтэ манай нөхөр намайг бодвол бас ингээд сонголтоо төрүүлээ хийчдэг байхгүй юу? Тэгэнгүүт нь хөвчлээ үлдснээр би аваад дэмжиж тэгээ ялуулчдیں۔ Би хөвчлэн ямар нэгэн юм чухал юмд ингээд одоо бууцаа тавих ч юм уу эсвэл ингээд дэмжихээс амар айгаад идэгин. Ягаад гэвэл миний нэг хитрхи их дэмжиж байгаа хитрхи их ингээд төрүүлээсэй гэж бодсон юм. Эсэргээрээ яг ингээд унчаад байгаа юм шиг санагдаад. Тийм болохоор би ингээд амар чухал юмдаа ерөөсөө ингээд амар хит хүсч чаддгүй өөрийгөө амар дараад идэв дотроо. Гэхдээ хөл бөмбөг гэсэн юм нэг чухал сонирхолтой биш зүйлд. Өөртөө өнөгцнийг бол тултан дэмждэг. Тэгээ ялуулдаг гэл. Яа нөө үүр хаяарлаа. Ингэсгээ харьцгаая. За бай.